Монгол ардын үлгэр 3 өндөг. Эртээ урдын цагт нэгэн гүрний хаан хөрш улсынхаа хаанд элч зарж юуны өндөг болохыг айлдаж сойрох нөө хэмээн 3 өндөг илгээжээ. Зэрэгэлдээ хаант гүрэн улсууд тухайн үедээ хэний хаант улс ухаантай хүчрхэг байна гэдгээ янз бүрээр туршиж үздэг байлаа. Мэдээж аль илүү нь эрх мэдэл өндөр гэж ойлгоно. Энэ уламжлал ёсоор хөрш хаан нь өнөөх өндгүүдийг явуулсан нь энэ байлаа. Ингээд голын цаадах хөрш хаант нь өнөөх 3 өндгийг авч миний болоод сай түшмүүдийн маань ухааныг сорж байгаа юм байна гэж мэдээд тэднийгээ дуудан хуралдлаа. Эрхэм түшид ноёдууд сонсож бай. 100 гарын хаантан бидэнд энэ 3 өндгийг юуных болохыг мэдэж өгөөч гэж илгээсэн байна. Тэр үүнийг мэдэхгүй дээ биш ээ. Манай хаант улсын ухаан хүч чадлыг сорих гэж байна. За тэгэхээр энэ юуны өндөг болохыг мэдэх хүн байна уу? Алив хэл түрглээч гэж хаан шавдууллаа. Хаан та ямар ч байсан хүнсний өндөг лав бишээ. Тийм байсан бол тэд нар идчихсэн байх ёстой. Их л ховор өндөг бололтой гэж нэгэн түшмэл бөөрөн хилэн хариуллаа. Энэ алс холоос ирсэн тун андын өндөг баха. Магадгүй эртнийх чинь билүү гэж бас нэг ноён хэллээ. Гэтэл хаан иш та нарт тэр амьтны өндөг байна гэд шууд хэлчих ухаантай толгой алгуу гэж уурслаа. Ингээд тэрхүү 3 өндгийг мэдэх хүн эс гарч ирэв. Тэгтэл хааны хурагчин хүү ордон доторх үйл явдлын тухай дуулаад 3 өндгийг таачих санаатай хаанда бараалхаж гинэ. Хаан та харин хааны илгээсэн 3 өндгийг үзүүлнэ үү? Юуны өндөг болохыг мэдхийг бодъё. Бас өндөр гигант нь та нарынхаа хэрүүл шууганыг ч намдаахыг бодъё. Бараг л таачих байлгүй гэд хааны өмнө мэхийн ёслолоо. Сайд мэрэгдийн мэдээгүй юмыг нусгаа борхуу чи яаж мэдэх юм? Хэрв тааж чадахгүй бол наа толгой чинь мөрөн дээрээ байхгүй гэж мэдэрэ гэж хаан шивэн дугарлаа. Эрийг буу бас далайг буу янд гэдэг хаант нь та өнөөх өндөгнүүдээ үзүүлж сойрох нь. За чи хурдхан үзвэл үз гэхэд хурагчин хүү өндөгнүүдийг хараад энэ богцоргоны өндөг, энэ гүрвлийн өндөг, харин энэ могон өндөг гэж ялган тавилаа. Чи яаж мэдэв? Хаант минь эдэн дотор биелсэн амьтад байна. Би харцаг шиг тагшив. Харцаг богширгыг барьдаг. Харцагны дууг сонсоод зүгтах гэж биеэ хөдлөсөн учраас энэ өндөг өнхөрлөө. Энэ өндөг дотор байгаа амьтан бол богширгын ангахай. Хаант минь би үнэг шиг хуцав. Үнэгний дуу сонсоод зүгтах гэж биеэ хөдлөснөөс энэ өндөг бөмбөрөв. Энэ өндгөн дотор байгаа амьтан гүрвлийн зулцаг байна хаант минь. Би зараа шиг шаржигнав. Зараа могоог барьдаг. Үүн дотор байгаа амьтан зарааны дуу сонсоод зүгтах гэж биеэ хөдлөснөөс өндөг бөмбөрөв. Иймээс энэ өндгөн дотор могон зулцаг байна да гэж хурагчин хүү хэлжээ. Хаан харин улсын элчийг дуудаж хүүгийн хэлснийг дамжуулан ийн хэллээ. Хөлгүйгээс могой, 2 хөлтнөөс шувуу, 4 хөлтнөөс гөрвөл өндгөлдөг юм шүү дээ. Энэ могон өндөг
гэж элчид өгөхөд тэр дор нь хагалсанд могон зулцэг гарч ирлээ. Хаантан бас үүнийг сайн үз. Богшрогны өндөгдөө гэд элчид өгсөнд тэр дор нь хагалтал богшрогны ангахаа гарч ирлээ. Харин энэ бол гөрөвлийн өндөг юм байгаа юм гэд хаан дахин хэлв. Илч өнөөх өндгийг тэр дор нь хагалвал гөрөвлийн зулцэг гарч ирлээ. Ийхүү хурагчин хүү хаан болоод тэдний сайд түшмэдийн мэдээгүй 3 өндөгний нууцыг тайлж ухаан эрдэм нь улс даяар дурсан гэдгээ.